Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 11-р хэсэг. Дөгөрөө том охиноо зогтсноос хойш одхон охин бүдмаагаан шалгуухан шиг хүнд ихнэр болгон өгөхийг бодов. Балган баяны ганц хүү тунсаг гэгчэд өгөхийг бодовч тунсгийн архиуж агсан тавихаас цаашгүй зангар мэдэх тэрээр миний охинд хань болж чадах уу гэж эцэг хүний хувьд охиноо бодож эргэлзэнэ. Харин хүү дарам загд нь балган баяны ганц хүү тунсагт өг гэж эцэг ихээ шахах тул аргагүй дэж балган баянтай худ ураг барилдах болов. Нутаг усаараа л энэ тухай ярилцаж, дэнж даахгүй найр хийж, дэлхий даахгүй баян айл гарах нь гэж амтай бүхэн шуугаж, чихтэй бүхэн л хэрэгт дурлав. Дөгөр баян Юмжир хоёр том охин нанслынхаа тухай битүүхэн сураг тавьсаар сая нэг сураг дуулж сэтгэл нь амрав. Үрд хүний сэтгэл юм хойно хаяад явсан охиндоо гомдсон ч одоо тэр хоёр охиноо хэдийн уужилж. Дам сураг дуулахны охин нансал нь хүрээнд байгаа сурагтай. Саяхан хүрээ рүү жин тээсэн нутгийн улстай хүрээнд таарсан гин. Хизээ мүдгүй няралах болсон бие давхар явааг дуулаад амьд яваад нь баярлсан ч төрүүлж үсгсэн ээж аваасаа зугтсныг бодохоор гомдомоорч юм шиг. Эхнэр Юмжир нь охиноо зугтснаас хойш хэд хоног эли балаа мэт уйлж дуулан байсан ч цаг хугацаа хүний сэтгэлийн шарахыг эдгээдэг хойно нэг үеийг бодоход хайрцангуй тайвширчээ. Гэхдээ урд өмнө Юмжир биш болж уймруу бодлоо болсон түүний сэтгэлийн шаналгааг хинч хуваалцахгүйд тэр маш гомдомтгой болжээ. Нэг шөнө Юмжир нойр хөрсөнгүй гэж өндөө цуугаад унтсангүй. Тэрээр босон тулгандаа гал зэрэглэн суулаа. Унтаж байгаад гэнэт эхнэрээ тулганыхаа өмнө тэрлэгээ нэмрэн сууж байгааг хараад дүүгэр. Унтахгүй яагав? Юу болов? Гэтэл Юмжир. Нойр хөрөхгүй байна. Зүүдэнд охин минь бас нөгөө үржин орж ирээд хар дараад болдоггүй. Охин минь чухам яагаад үржинд тийм сайн байсан бол? Аав ээжтэйгээ зөрөн л үржин ихч гэж гүйдэг байсан да. Ер нь бид нараа буруу юм их хийжээ дүүгэр минь. Бид нараа энэ нутгийн олонтойгоо араатан шиг харьцаж, ах トゥ нар амраг садан бүгдийг өөрсдөөсөө холдуулж. Одоо бидэнд зарагдах хүнгүй боллоо. Би ч их хүн байж ямар муухай юм хийсэн юм дээ гэж эг маггүй мэгшин уйлж эхлэв. Аргадах учраа олохгүй дүүгэр баян нэхий хүнжлөө яран тэрлэгээ нүмрэн галын дэргэд ирж суулаа. Эхнэр Юмжир нь сая нэг тайвширч дүүгэрт хандан шин цагийн төр тогтсон сураг дуулаад цаад хэдэн албат чинь бүгд тэр тухай л ярьж байна. Энэ шин цагийн төр чинь ноёд дээдэс баячуудад халтай, ноорхоо ядуу ардад ээлтэй төр юм гинэ. Удахгүй баячуудын хөрөнгийг хураах юм гинэ. Та намайг хов ярьлаа л гэдэг. Саяхан манай нутгаар ардын засгийн хүмүүс ирсэн сурагтай. Тэр хүмүүс тэгж ярьж байна гинэ. Манай хууд балган баяны зарцнаар бүгд мал хууг нь хаяад явчихсан гинлээ. Манайх ч гэсэн тийм болоод байна. Таны нөгөө этгэлтэй хүн гээд байдаг гаадан дорилог дандар нар бүгд байхгүй. Эрх биш хаяанд байгаа болохоор энэ муу жамблих л нэг байх юм. Энэ тэгээд нэг л зүгтаад явна үз. Энэ ярианы хаагуур л өнгөрөөж. Би ер нь бодлоо. Энэ муу отхон охиноо хүнтэй суулгачаад би хүрээ явлаа. Охин дээрээ очие. Ямар ч байсан төрсөн ихийгээ хөөхгүй байлгүй. Энэ хэдэн малын буйныг хүртэж амьдардаг цаг минь дуусаад байгаа юм биш үү? Энэ хүү гэж гэрэлдэгчгүй, гээгүүлдэгчгүй. Айл амтны авгай хүүхэн эргүүлж агсам согтуу тавьдаг хүн чи бид хоёрт ямар ч нэмэр алга. Цаашид чухам яах юм бөө мэд. Ер нь дүгрээ. Та ирэх биш наад ухаандаа юм бодож байгаа үсттэй. Эртхэн энэ хідэн малаа наас цаашаа болохгүй бол энэ шин цагийн төрчин нэг л биш юм дуулдаад байгаад та нэг бодно байгаа да. Ингэчгээд тооноороо харснаа. Үүр цайж байна. Хэмээн өрхөө татхаар гараад явчихв. Бодол болон суух дүгэрч энэ эхнэрийн хилдэгч ортой доо.
Амьтны ам нилээд цаашаа болсон байдаг шүү. Энэ шин цагийн төр гэдэг чинь ядууст элэгтэй, ямбтанд хаалтай төр гэдэг нь үнэн байх шүү. Энэ охиныг энэ хідэн мал байгаа дээр хүнтэй суулгаад хүүдээ хідэн мал үлдээгээд бусдыг нь хатуу идэл болгоод авахд болохгүй юм да. Тэртээ тэргүй хариулах хүнгүй энэ олон малаар яах вүлээ дээ? Саяхан балган баян ярьж байна лээ. Хашир хүн үнэрийг нь авчихсан байх шүү. Тэгэхээр худ болох балгантай ярьж байгаад нийлүүлээд хідэн малаа хүрээ туулахгаас энэ далмаараа тэр хөргөн шүү санаатай юм дамчаагийнхыг нэг эргэхээс хэр амьдарч байгаа юм бол тоо. Охин минь давхар биетэй байна гэсэн. Тэгэхээр би гэж хүн чинь зээтэй болж байгаа хэрэг шүү дээ хэмээн бодлоо. Төд удсангүй л балган баяны дөгөр баяны хоёр худ ураг болж дайчин бангийн хошуунд тунсгих гэж халгиж цалигсан баян айл бий боллоо гэж гадуур дотор малын бэлчээр хаасайгүй хаврын салхи шиг тархахтай зэрэгцэн мөн намрын нэгэн үлзий цайн өдөр довчингийн хурмаа хийж нутаг нугын олон цуглаж өргөн дэлгэр найрыг хийв. Ястаа нөгөө хөлтэй нь мүлхэж хэлтэй нь хэл хамаа хурцлмаар хуран болж өнгөрөв. Хэдийгээр баян тархан байж ядсан хүний хүүхэд эдээ ундаагаар халгиж цалгайгүйч эрсэн зочин гэдс татгалан сэтгэл тэнгэр буцхаар л найр хийв. Эрүү андан ганц хүүгээ харин буд дархан отхон охиноо гаргаж байгаа болохоор бүгд л доор бүрэндээ байдгаа гаргаж дайлж цайллаа. Ер нь энэ нутгийн дүгэр баян, балган баян, хошуу ноён жамц зэрэг тоотой хідэн хүнээс бусд нь ирлээ. Найранд ирсэн улсыг хамгийн их хөгжөөсөн хүн бол хүрээнээс зорин ирсэн дамчаа байлаа. Тэрээр угийн сэргэлэн дуу хуур сайтай хүн болохоор найран дээр дуу тасалсангүй. Аав нь нордов гэж нутаг хусандаа дуу хууртай хүн байсан болохоор аавын энэ эрдмийг өвлөж төржээ. Ястай нөгөө найранд дуутай, наадамд даваатай гэдэг үг л дамчаад зохих үг ажээ. Дамчааг танихгүй зарим нэг нь хаанхын хэн болохыг мэдэх гэж чек тавихт нь ам дуугүй суудаггүйгээрээ дандарл. Сайн ноён хаан аймгийн Элдэн засгийн хошууны дуучин дамчаа гэж хүнтэй. Манай өндөр гаадангийн дүүшүүдээ хэмээн хүүхэд хөгшөд голохгүй тайлбарлаж суув. Дамчаагийн жинхэнэ нэрийг намсраа гэдгийг цөөхөн хідэн хүн буюу довчин, гаадан, дандар дорилог энэ дөрвөл мэднэ. Нэгэнт энэ нутагт дамчаа нэрээрээ танигдсан болохоор энэ нэрээрээ танил болж өөрөө ч энэ нэрэндээ дуртай аж. Худ болсон баячуудын хурим найрын тухай биш, борчуулын хурим буюу довчингийн хурмын сайхан болсныг нэг хэсэг нь шаакн, балган баян дүгэр баян хоёрын чехний хажуугаар өнгөрсөнгүй. Ямар сайндаа дүгэр баян эхнэртэй төр эргэж төмөн олонд нэр нүүргүй боллоо доо. Хуучин цагт барааны газраас мэд мэддэг улс чинь одоо харин үл тоож үнэндээ хүн гэж харахаа байлаа. Омглон халуун явсныхаа горыг насны эцэстэл ингэж үзэх тавилантай байж хэмээн санаа алдаж байв. Эхнэр юмжирэн нөхрөө ингэж дорой дуугархыг энэ герт орж ирснээсээ хоошоо анх удаа харсандаа гайхсан ч за үгүй минь. Энэ амьдралдаа эвлэр бидний хувь тавилан л ийм юм байлгүй. Хэдэн хүүхдүүд минь л гайгүй явбал барав гэж өвгнөө тайтгаруулж суув. Айл болсныхоо өвлөн эд юс тачгансан эдэр үсийн дундуур тулгар биетэй хажид амаржиж хүүтэй болов. Бүгд л тулгар хүн яаж төрнө айж байсан ч харин ч амархан амаржв. Оройн нь өвдөөдөл шөнө төрчхөв. Лам хар энэ тэргэж явсангүй. Буд ууган хүүд нь аюуш гэж нэр хайрлав. Хүүгээ төрөхөд отрын адуу аваад хол явсан байсан довчин эрээд бөөн баяр болов. Зуны айл амтны адуу мал хариулан завсар чөлөөгөр нь 5 малаа адгуулж байсан довчин хойтон өвлөн сайн ноён хаан аймгийн сүжигт засгийн хошууг зорин очиж гонгортой очиж уулзлаа. Довчин гинэт ороод ирэхэд нь баярлсан гонгор хоол унд болж баярлаж байгаа нь элт. Гонгорын хууч хөөрч нэг хонов. Тэрсгэн 10 гаруй насны 3 банттай гонгор довчинд хандаж "За ахын дүү, барилдна үсттэй" гэхэд довчин аавынхаа тухай ярихт нь гонгор "Өө ах нь ойлгож байна. Мөн тоогүй юм болж би ч яах вэ? Даншгийн начин цолтой хүн л дээ.
Манай 3 хүү гэж барилдах ноцлтгын л донд туссан ус байх юм. Ингээд ингээд чиний хэрэг зориг юу илээ? Энэ холоос зорж ирдэг чинь учиртай да. Ямар тухай билээ гэхэд довчин би тантай жин тээх гэж ирлээ гэв. Гонгор довчин харах зуура. Бололгүй яах вэ хэмээн урайлгхан хүлээж аваад чи тэмээтэй юу? Гэхдээ довчин байхан ч байгаа л да. Гэхдээ гонгор ахаа манай хадам аав манай аавын нийлсэн 4 тэмээл бий. Гэхдээ нэг нь баг тэмээ гэхэд гонгор бололгүй яах вэ? Чи ах トゥ нарынхаа тэмээ ачаа уншаа олцоход намар ирээрээ. Тэр үед чинь шийд гарчихсан байх шүү хэмэв. Довчин айл болсныг мөн хүүтэй болсныг нь дуулаад гонгор адуундаа дагуулan мордож адуунаасаа нэг хээр байдс гүү барьж өгөөд л за ах нь чиний өргөө гэрийг чинь үр хүүхдтэй чинь мэлааж байгаа юм шүү гэлээ. Гонгорынхоос довчин байдсан гүүгээ хөтлөн гэртээ ирлээ. Гэртээ ирээд эхнэр хажиддаа тэрээр эхэд ажил нь бүтсэн хүн шиг л. Гонгор ахч намар хүрээд иргэж байна. Тэр ачаа бараа түүхийн эдэг авах хүнийг цаад базар ах чинь зохицуулаад өгнө гинэ. Өөрийн хэдэн тэмээн дээрээ энэ хавийнхаа айлын хэдэн ачаа барааг нь тэмээтэй аваад явхаас гонгор ах ганц нэг тэмээ илүүчлэх юм хэлсэн гэж баяртаа нарахгүй мэдээ дуулгалаа. Намар нь довчин гонгортой ахиж уулзан явх өдөр судраа товлоод ирэв. Ёс эхэлсэн 12 сарын сүүлээр жинчид хүрээг зорин хөдлөв. Довчин өөрийн 3 тэмээнээс гадна гонгороос 2 тэмээ авч мөн нутгийн 2 хүний 4 тэмээг ачаа бараатаа авч хүрээг зорилоо. Гонгор нутгийн хүн 5 гихч эртэй хамт гурвуулал 30 гаруй тэмээтэй явлаа. Сар гарan яваад хүрээ орж ирэв. Аян замдаа алжаалгүй сайн явж ирлээ. Лавг гихч хүйтэн харцтай ширүүн төрхтэй энэ ирээс эхэндээ довчин жаахан болгоомжлож явсан ч замын уртаж ойртод нөхөрлөөд сайн найз болов. Хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн лавг мөн л гонгортой танилцж, гонгор л зөв замд нь хөтөлж оруулсан юм байна. Лам хувраг бадарчин гээд хийж үзээгүй зүйлгүй энэ хүнийг гонгор ихэд үнэлдэг ажээ. Хүрээ орж ирэхэд нь хоовон базар тосон ирж уулзав. Тэрээр нэг хүн дагуулan ирсэн нь дамчаа байлаа. Тэрээр довчин хараад эхэл баяртай наргагүй мориноосоо бууж за андам минь сайн явж ирв. Ачаага буулгачхаад манайд очин шүү. Найз нь базар ахын хүчиндэл сайхан амьдарч байгаа гэж урсгаж өгөхөд базар. За дамчаа минь наад чавганцын яриагаа багсаг. Одоо эртгэн хүрээ орж хэдэн хятадынхаа шунлыг хөдлөг хэмээн энэ далдаад мориндоо мордов. Удалгүй базрын хашаанд орж ирэхэд хэдэн хятад хүлээж байв. Шулганалтан шуугалцаар доор нь авч ирсэн арьс хөрсийг элжиг хөлсөн тэргэн дээрээ ачиж аваад явчихв. Гонгор лавг 2 базрынд бууж харин довчин дамчааг дагуулan гэрлүүгээ явлаа. Хөлсний айлын хашаанд баг шиг 5 хантай гэрт амьдардаг дамчаагийнх хэрдээ сайхан айл болжээ. Хөөхт нь хэдийн том болж ойр зуурхандаа мөлхөн. Харин нанслын царай улаа ботарч жаргалтай эхнэрийн царай гийжээ. Тэрээр хоол ундхийн довчин хэрдээл дайлна. Дамчаа базрыг дагаж энд тентхийн жинчдийн ачаа барааг зарж борлуулахад туслан хятадууд жинчид хоёрын хооронд 8-ыг нь зуучилдаг ажил хийдэг аж. Тэрээр ихэд сэтгэл тийнүн. За найз нь танаа нутгийнханд болон чамд баярлаж явдаг юм шүү. Манай амьдрал сайхан байна. Гаадан ах минь энүүхэн хүрээний ойрхон базар ахын малыг маллаж байгаа. Хөөхий их л сэтгэл тэнгэр байгаа. Дүүхийн буйнд сайхан байна гэж байна лээ. Хөөхий игч минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байхаа да. Базар ах надад ямар ч байсан би гаадан ахыг энэ 2 хүүг хөлийг нь 4-нд гарыг нь ганцганд хүртэл харж ханднаа гэсэн. Агч энэ хүний итгэлийг алдахгүй гэж хичээж байгаа гэв. Угийн залтай дамчаа хэдийн хүрээний хүн болж тэрээр довчонд хандаж танаа хурмнаар хүрээнээс намайг оцсныг манай хадмууд дуулсан сурагтай. Ороод явахгүй яагаа вэ гэж байсан сураг дуулдана. Би орсон бол хадам ээж нүүр урж хадам ах тарих хаг зохих байсан байлгүй хэмээн инээд алдаад. Манай хадам аав ээж 2 эрх сурагтай. Энэ шин засгийнхан баячуудын хөрөнгийг хураах юм гин.
Тэр сургаар манай хүн шалавхан шиг хүрээ оруулж эрен хэдэн малаа зарах юм байхаа. Тийм сураг дууллаа гэв. Тэр шөнөө дамчаагийн тонцоход өглөө нь базрын дэрвэл базар гонгор 5-3 зах гарна гэд хүлээж байлаа. Тэр өдрөө захаар гарч ойр зургийн юм бөөгнөлөв. Базрыг харсан хүн бүхэн өөрийн ирэхгүй Орос Монгол хятадгүй бүгд л 8-ага навс буулгах аж. Нин ялангуяа хятадууд урд хойно нь орон хай манай базар ба манайд орж хоол идва хэмээн нахилзах нэг хятадыг базар. За лээ данжаад чи 10 хүний хоол хийж бай. Би одоо очлоо. Хэрвээ хүн чадахгүй юм хийсэн байвал танаа хүрээнд байх ирэхгүй болно шүү хэмээхэд жаа хэмээн майргнан гүйж одов. Хүмүүс шаван шуугалдан үн хаялсан бөөгнөрөх газар хэрэгт дурлан очвол сайхан хийцтэй шарга морийг зарах гэж үн хаялцуулж байлаа. Мөнгөн хонтлоод жамсран хүмүүсийн дундуур суун хоолоогоор 20 лам мөнгө хэмээн хашгирав. Өөр үн хэлэх хүн байна уу хэмээхэд зарим хүмүүс энэ морь ямар эрдэмтэй болоод ийм үнэт хүрдэг байна. Гэхэд эзэн нь бололтой өндөр хар хүн. Уус дагтал, ус цалигтал жороолдог. Унган жороо морь байна. Хөрөнгөтэй хүний авдаг л ажнаа та гэв. Базрыг тэр хүмүүс дээр ирэхэд бүгд л нам жим болов. Гэнэт базрыг харсан мөнгөн хондлоот жамсран чив чимээгүй болж олон дундуур уусан одов. Базар мөнгөн хондлоот жамсран харсан ч за чи намайг өөрөө гуугаад ирнэ гэж бодов. Мөнгөн хондлоот жамсран базрын таньдаг 2 жинчинг хятадуудтай нийлж барааг нь луурдаж авсан аж. Тэр жинчт нь базар дээр ирж бараагаа авч өгөхийг гуйсан ч мөнгөн хондлоот жамсран олдохгүй зүгтаад байсан ч энд сая таарсан зүгтаачхав. Харин нөгөө хятадууд нь базарт үннээ хүлээж барааг нь буцааж өгсөн билээ. Шарга морийг гонгор 30 лам мөнгөөр худалдан авч базарт бэлэглэв. Өө дуруугүй тэлмэн жороо тэр морь эзний хилдгэр ёстой ус цалигтал, уус дагтал жороолдог хүлэг ажээ. Жороо моринд сонирхолтой базар буун баяр байлаа. Хүрээ хотынханд базрыг андахгүй хөнгөө бөгөөд хурд илтэй шарга морин дээрээ хэлтгий сууж том тэнзэн ташуур дамнуулдан явхад бүгд л базрыг бахадсан харцаар харгаж. Хүрээнд 7 хоноод л гонгор довчин нар буцан нутгийн зүг жолоо заллаа. Хүрээнээс базар дамчаа 2 гаргаж өгөөд буцахдаа базар хүрээний ойрхон нутаглах гаадангийн хариулж байгаа адуунаасаа гонгорт арилжаа хатраатай гал улаан хээр зүсмийн морь бэлэглэв. Мөн тэрээр довчинд бас азрах тавиараа хэмээн халтар зүсмийн шүдлэн үрээ бэлэглэв. Дамчаа довчин 2 гонгор базар 2-ын нөхөрлөлийг хараад энэ ах нар шиг сайхан нөхөрлөгсөн гэж бодож байлаа. Замдаа гонгорын ярих нь базар гонгор 2 нөхөрлөөд 10-аад жил болж хин хиндээ тус нэмэртэй яваада баяртай байдаг тэрээр базарт үнэн сэтгэлээсээ итгэдэг ажээ. Лавг харин юунд сэтгэл хөдлөлгүй тэрээр дуугийнхан алсыг харан гэлдрэх аж. Ер нь довчин гонгор 2 л юу эсийг ярих энэ хол замд нь энэ явалтаар довчин гонгор базар 2-т үнэн сэтгэлээсээ итгэж нөхөрлөж болох хүмүүс байна гэж бодох болов. Гэртээ ол зомог ихтэй цагаан сарын урдхан нэг шүн ирлээ. Айл хотлынхон хүүхэд шуухадгүй л бөөн баяр болж хот хүрээний амттан идэж сонин сонсох гэж чихээ тавьж товчингийн гэрийг дүүргэж байлаа.